нь хэлхий нөлөө биш наана. Хуамын бүхэн концентрат хийж байгаа үстэй. Ажлын хүмүүс хэдвэр ажилтаа хэдвэр. Хэдэн хичнээн залуучуудаар идэлээр бол одоо сайхан. Бүтцүүдийг би танаас авна. За. Ажлыг хийгээд байцтай. Нэг одоо тэгээ миний амьдрах байр үү те? Чинимин хоолойтой айдэл ханго уингланганганаад aalsагнот мисхэрмоши тивнихо алан хандигу шотн санахоч амрагмен чимен тооган Хой. Чи буруу дуулаад байна шүү дээ. нүгсүгүй. Чи дахиад буруу сууссан байна шүү дээ чи. Тэгээд дуулчихсан. Сонсчих. Амраг минийхөө чи минийхөө туугаан гэж яг юм сонсохгүй юм а чи. Наасанд усыг өгөөч чи. Эхлээд 5-д нэвтрүүлэх чи дараа нь усаар зайлахад юуны ялгаа байна. Шинэ ажил хийх бити хоёрын орд нэг жиж аа. Чамаа заасахгүй. Тэр яах вэ? Энэ хүн амьдралын төлөө санаа зовх нь. Мэдхгүй намар хаяанд ирээд идэг. Яаж амьдрах юм байгаа бүү мэддэг. Төлөө төлж явахгүй Балтангуй хашаа төлсөөрөө туслаа. Уг нь Балтангуйтай хоёр өөр гашаа байсан. Одоо үрний гашаа төөрч яах шиг дээ. Удахгүй сумаарны гашаа. Төлцөөс борохоц. Төлцөө. Ха? Чи тоглоом юу гэж нүггүй чи? Өчигдөр хийсэн будаатай цаа чи борохоогоор хийсэн шүү дээ. Гадаамт л байхгүй юм. Байхгүй. Ахны нахваатыг алдчихлаа шүү. Бол яг оттыг байсан байхгүй. Чи ч очиж тэгж. Заахгүй нэнд баригдсан чи би дулаах хувцас өвчөөд гараад ирээ гэрлэг байхгүй юу? Тэсээ яасан гэж гэрийнхээ нэг задлаагаар зогцсон байгаа байхгүй. Зэвүү болгооч яваа тэр нэр аа. Та хаанаа мэдж байгаа нутгийн хүмүүс. Чингэлийн болч байж магадгүй те. Чингэлийн болтоо. Тий. За багаас бүгд орч тийм барьчлаа заа. Бид хаачих юм уу? Та ч нэр болохгүй л те. Юу. Чанаа юм байна. Та байхгүй. Цааш чихгүйс. Ус байхгүй. Үгүй усаач чишүүл шүү дээ. Гарч болохгүй. Гарч болохгүй та нар зөвхөн хуваагд төлөвөөр явуулчих болно шүү дээ. Өндөөд ярьж байгаа Наранбатыг явуулчлаа. Наранбатыг үү? Тэглээ. Тэр оргцсан юм байна л да. Ой! Одоо ч ходог дээр бөө хэрүүл болно доо.
шүү дээ юу тий би. Яг шүү юу өмссөн маа. Өмсдөг юм болов өмссөн. Энэ одоо чиний өмсдөг юм аа. Өмсөд гардаг л үстэй. Та төрийн цагдаагийн форм өмсдөг юм биш аа. Тийм аа. Та тайлж байгаа. Энийг ч өмсч яваад би усаваад байдсан шүү дээ. Тайлтач яг гарч. Тайлгч л шүү дээ. Тайлч л шүү дээ. Юу сүртэй юм бэ? Тайлгч оромч янз болоод байна. Албан ёсны анхаарал. Бүгдээ сонсгоо. Хаалт. Нийгмийн өмнө буруу үнэлж Монгол улсын хэрүүгийг хуулийн дагуу зогсоолтыг хүлээх ёстой хүмүүс. Захин сонс. Энэ бол айдын гэрвш. Энэ бол төрийн саатуулах бай. Тэгтээ танаа гэрдээ. Манайч төрийн саатуулагч бай. Та нар тогтсон дэг журмын дагуу явах ёстой. Хэрвээ ямар нэгэн журам дэг журмыг зөрчиж юм бол та нар тодорхой хэмжээний арга хэмжээ авахулна гэдгийг би та бүхэнд хатуу сануулж байна. Мэдээж гэж. Адсуу! Байна уу? Байна! Яа сонсч байна. Чи! Уцаа байж. Баттай юм. Амин төгөөсөө. Тэрнээс өмнө юм хэлье. Саатуул хайранд орж хашгирч болохгүй гэдэг жоо та мэднэ үстэй. Мэдчих надад шүү яа. Аяг ярьлаач яг гэдэг. Байна уу? Яач утсаа чи. Байна уу? Байна. Хэмбэ? Байна уу? Хурдаа юу? Амир дэслэж надад тагчаа биш надад юу настаа байх гэдэг. Хурдаа яаж юм таа амир. Ороод ирлээ. Тэг. Би ханьцуу хүсэлтээс дагуулсан юм аа. Яасан? Цол нэмслээ би юу? Тасарчлаа ч биш. Цол. Та баярыг. Гүг алсууч өссөн юм байхгүй юу байгаа тий. Уучлаарай буруу ойлгосон мэт тий. За юу хурдаа юу яасан юм харин нэг би аймагт саадуулах байр ашигланд орсноо тэрийг асуух гээд. Гоо саадуулах байхгүй тийм суманд тий. Хүмүүс очих гадар очмоор дуугаа. Гэхдээ нөгөө хүмүүстэйг одоо хамт амьдрал байж байна. Амьдраж байгаа юм ажиллаж байгаа юм одоо тэрийгээ цаа ойлгохоо байчаал байна тий. Хэцүү байна бас тий. Гол сүлж хүрлцэхгүй юм заримдаа өртлөөч унтахын орондоо тий энэ асуудлыг яалтаа зогсуулахгүй би бас нэг ажлаа хийгээд амрамаар байгаа гэдэг. Хурд шаардсан юм шүү. Гүү тэр нь санаас авах юм байхгүй ерөөсө тусгаарлцсан би. Эрүүлжүүлэх тэгээд чанга тэглэмтэй жирийн саатуулах тухай гэдэг бүгдийг тэр зогсуулж байгаа. Яг тэгээ болно. Тэр битээ санаа зов. Тэр баярлах юм биш үү? Хэмээгүй. Гүү таны хийдэггүй би энэ хүнтэй хэрэлдээд байгаа маа нөгөө этгээдүүдтэй хэрэлдээд харагдъя. Тэгээд энэ асуудлыг яалтаа шийдэж өгөөч гэж санаас хүсэлт гаргасан юм аа. Тий. Гүцгий. Үгүй. Ястаалуулаа. Хөөс ястаатай байна юм чи. Ямар хаашаа утсаа наач. Шаардахгүй юу болсон юм бэ чи? Чамд ямар хамаатай чи. Байна. Сонсч байна яриач. Дахиад үгүй яа. Түр хэлэхгүй явчихна. Солиор. Чи яаж юм бэ? Чи яаж юм бэ? Би дээрээ удирдлагатай төрийн цагдаа хүн шүү аа. Та нар хүн шиг айтаагаа хандаад айтаахан байж болохгүй юм шүү аа. Босоо! Гүрдүг яг таад байна уу? Босчихсан юм шиг. Гүвэр! Хэвээ! Нэг танддаг юм хэрэг байна уу? Аваад дээрээ хүн сухараа татта. Бостротоо! Ятрага. Хаваа бантаа би гэдэг. Яагаад гэж. Хаваа. Монгол улсын төлөө зүтгий. Баярлалаа. Авгал Тэрхватны ухнаа. хэд он төрсөн? 1978 он. Ямар хэрэг үлдсэн? Ямаа алдсан.
Ямааг яаж авсан? Гэрийн цагаан бүрээс идээд болчихгүй байсан. За. Тэр май чи ингээд идгээд амруун цагаан бүрээс чигсэн ямаа өгсөн. Ямааг өгөх үед гэрчийн этгээдүүд болон тэнд холбогдсон этгээдүүдийн нэрийг тодорхой хэл. За, Сэлбаатар буюу манай аав байсан. Өөр. Янгирмаа манай ээж байсан. Өөр. Ишгэн хүү манай дүү байсан. Өөр. Ухнаа миний бие дөрүүдэн байж байсан. За гасал дээр яг юу болсныг маш тодорхой яар. Яг юу болсон? Тэр 12 цагийн алтад За. ямаа гашаан дотор ороод ирсэн байсан. За. Тэгээ гэрийн цагаан бүрээс идээд ирсэн. Тэгсэн чинь Сэлбаатар ишгэн хүү гадаа гараад тэр ямааг үргээчгээ. Тэгсэн чинь Янгирмаа ишгэн хүү гурлаан зураад байж ухан гараад тэр ямааг үргээчгээ гэсэн. Чи ч одоо юу ярьж байгаа юм бэ? Наач юус ойлгоцсон. За яасан эхнээс яри заяа. Тодорхой. Гэр дотор 4 ямаа байсан юм байна тийм ээ. Тэгээс гадаас нэг ямаа ороод ирсэн юм байна. Тэгээ яасан. Тэгээ тэр ямаанд бүрээс бидчих юм яасан. Би гэр дотор 4 хүн гадаа нэг ямаа байсан. Тэг чи одоо юу охин ишиг сэрэх юм юу яриад байгаа юм. Манай дүү ээж ишгэн хүү ухан Янгирмаа чамаа хингэдэг. Ухан биш заяа. Тэрийг ухнаа гэж хэл заяа. Хүний нэрийг хэлж хэлэхгүй болохоор чи ишиг ямаар очоод байна ойлгосноо? За. Чи одоо нэг ямааны хэрэг байцгаа сүрэг ямааны хэрэг болгочих юм байна. Тань дэрний ямар хамаа байна вэ шаа? Чи яваач чи. Би хаачдیں۔ Хэрэг мэрч цагаатсан биш үү чи? Чамааг энд байсаж байгаагаар давгаа салаа явцсан байна. Тэр аваа сал над ямар авдаг явж чамаа. Аваач чи. Тамайч чи надад. Айч. Юу яасан? Удаан олж үзье. Мэж хатуу штэ надад чи. Усыгээд удаан бослохсоор энэ чинь хилчаачаад байна шүү дээ. Нягцаа гэж би танаас хэлдэг үстэй чи. 3 удаа хий заяа. 3 усыг. Тэгээд 2 удаа хий наач яг таардаг байхгүй юу? Тэгэхгүй та нар усыг нэгтүүлж наач нэгдүгээр хоол мэдхгүй хоёрдугаар хоол. Хөөе, байцаалтаа үгүй л доо. Хүмүүс нар бат ажил амьдралын асуудлыг яаж санах вэ? Энд ажилтаа явах битээ сатай явуулаад байна заяа. Намайг энэ нягцаасан будаатай хоол хийж тэр нь ам заваараа хийж. Нягцаасан будааг явуулчихлаа. Одоо ахад ихнээс юм. Даяарч. Үнэндээ бол одоо тэр талигаа ч гомдгүй байдаг байхгүй юу? Талигаа чи. Юу ямаа? Чи одоо яагаад чи? Юу талигаас наач толгой иргүүлээд энэ заяа. Зүгээр ямаа бол ямаагаар нь яг ойлгосноо. Үхсэн юм чинь талигаа шихгүй. Тэр үхсэн ямаа гэж хэлдэг чи. Үхсэн ямаа. Үхсэн ямаа гомдохгүйгээд сургаа гомдтой гэдэг юм. Ямар ургаа? Тэр ямааны идэж чи Хурган Баатар гэдэг даа сургаа. Хурган багийн. Яагаад дахиад бас хураг гараад ирв. Наач жоо идрэт юм заяа. Байцаа. Жоо идрэт хэрэг байна заяа. Энийг ямар би цаар ямаа. Дуугаа. Ансаад. Чи яаж чадах вэ? Ансаад таа. Давсилдаа болно. Давс байх юм чи би яах вэ? Тийжээс чи. Байх юм чи би юу нэг юм. Чи олон ич. Чи хатуул явж энэ ард ирээ бодоод нэг. Би ажилтаа юм. Би өдөр шөлгөө угаасаа өдөлж байгаа. Чи ганц давс аваад ирж болно шүү дээ. Та сэтгэлээрээ яагаад нэг давсуулаа хоол хийж болдгоо юм? Бид нар гарч болохгүй шүү дээ. Гарч болохгүй та нар юу гэсэн үг юм чи? Чи хоолод ирэхтэй чи. Наад цалин мэдэн бууг наад нүг төгөг алга байна. Биднээс тэгээ юу байгаа байхгүй. Сэтгэлээрээ давсуулаа хоол хийж болдгоо чи. Би өөрөө гараад давс аваад. Чи олоод ир чи. Чи олж чадахгүй юм чи. Олоод ир. Харъя чамаа. Таа чи ийсэн шүү дээ. Би гараад олоод ирэн заяа. Олоод ирэн заяа. Харъя чамаа харин олоод ир чи юм. Оо яг нь чадахгүй гэж бодож. Харъя ой. Би гараад олоод ирэн заяа. Хартаа гараад заяа. Би олоод ирэн заяа. Олоод ирэн заяа. Нэгэндээ жоо хайртай байл та нар. Чи өдөр шөнөгүй ажилдаа явж байна. Нэг давсуулаа хоол ич болно шүү дээ. Өчнөө хэрүүл уруул болвол та нар.
Найс! Чаадах хэлцмээр босоод. За, нааш цоцоо. Чаадах хоёр аваад. Үгүй. Яамны мараараа гэж бодсон биш үү? Цаа харагдаж шүү. Цаа. Цаа цаалаа. Ой. Яа. Цаатан юм гаргачих. Бол цаадах хоёрын журмын дагуу бол энд ямар ч гарах үндэслэл байхгүй юу? Гэтэ одоо яах вэ? Хуулийн дагуу яг нэг батлан даалт энэ гарах нэг асуудал байгаа л да. Энийг нь батан даач шүү. За би даачих уу. За 30 минут ирэх болж байна. Гараад ирэх үү? За таар тийм ам бүлээр хоол идээгүй юм биш тийм ээ. Хаагүй. Бадагчаа бид мэдээж нэг ам бол болж байгаа юм чи хэрүүл уруудыг юм байн тиймэрг байна. Нэг нь уурж байгаа үед нөгөө нь чимээг байх. Энэ нь уурж байгаа үед энэ нь чимээг байж тэгжээж ам бүл гэсэн. Тэгэхгүй ингээ өдөрт хэрэгтэй нэгнийгээ ийтэйсэн төмпөн тав руу оруулаад ингээ байж байгаа. Хэцүү юм биш үү? Энэ сайн. Биш одоо уулмаа уурлаад идэх юм бишэлтэй зүгээр. Мэргэжлийн байдлаас болоод энэ хайны огцом уурлах тийм хүн байгаад байгаа юм. Тэгэхээр лам малтад намдаа мошоод бүгд сайхан байлаа. Жохон яатсан ч бүгд хоож идчихэж үнээрээ. Хоёрдугаар тэгээд юм байна. Ажил явах юм. Энд чи бас амьдрал явж байгаа шүү дээ. Амьдралын одоо жоо санаад одоо төлөө мод байхгүй яа гэж бодож байна. Тэгэж ойлгож лээ л да. Ер нь юу яагаад гэсэн маргааш үлээ цаад нэг аргад яваад ирэхгүй. Тэгээд доо. Та нар ч нэр явж байхгүй л да. Баяр хэвэн гараад тавчаад авч ирэхгүй юу? Тэгээ цалин байлж бас баг хэцүү байна дөө одоо тэгээд үндсэндээ бол та нарын чинь улс төжих систем байгаа шүү дээ. Бид одоо бие төжигээ яваад. Бүгд аргагүй. Яг үнэн баггүй. Одоо яах вэ? Нөхцөл байдлаа бүгдээрээ дасаад одоо ингэж амьдрахаас аргагүй байна. Тийм үү? Нэг сайхан гаанд орж халуу хараад. Хурж юм уу? Тэгэж тантай уулзчих уу? Юу зоосоо? Баатарчаа. Дэлгүүрээ дээр ирчих. За. Нүгээс тооч гоогийн намд явчихтээ. Эдээ. За. Юм. Гоогийн намаа явчихсан шүү дээ. За. Юу яах вэ? Хаамаад болсон. За. Талхаас олгосон. 2 жил өгөрцөө байсан байхгүй. 10 их хаан байхгүй. Дээрээс нэг 2 авдар ундаа байсан. Тэгээд би гоогийн намаа явсан дөө. Ямар нэгэн тодорхой шинж тэмдэг мэдсэн юм байна уу? Тэр мө ани ихэж орж ирэхдээ биш. Дав савыг гэсэн баггүй юу? Тий. Онцлог өстэй байсан. Гүүтэр тань хөрөш юм аа чи юу. Яа наа. За би маргааш очино олоод өгье. За өглөө хэвчээ чинь гэж. Яаш хөөе ястай. Арга тэр авсан мэдчихлээ. Дай. Өдөг. Юу вэ нөхөө? Чинд Хурганбаатар гэрээд нэг гэрчийн мэдүүлэг өгчих гэж хэлээч. За тэгээд. За баярлалаа. Байцаагч. Аюулгүй шүү. За. Чамаагүй айлаас давсуугаад ирсэн болохоос дэлгэр ухаад ирсэн үү? Давсыг ч гойж явахгүй хулгайч тавьдаг шүү дээ. Тэгээ бусдыг яаж гэж юм? Зүгээр нааш цаашаа олон дахин яваад явах уу гэж бодоод нэг үсээ аваад ирсэн. Та өөрөө хулгай ирээс чиглэгдэж байгаа. Тэгээ дээр нь давтаж хэрэг үлдээ гэж. Сүртэй шүү дээ. За би тийм аялаад байгаа. Намайг доромжилж байгаа юм аа? Чи төрийн цагдаа доромжилж байгаа юм уу? Би зөвхөн энэ өнөөдөр хийсэн хэрэгний төлөө би чамайг байцааг болно заа юу? Байцаастаа! Хүмүүс тухнаа! Татууд баярлуу! Бишаа! Мөшөө! Ноо! Татууд баярлуу дугаар! Нэмэгчээ! Бишаа! 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 Бишаа!
정보 쓸 좋지. 오늘 숙제 지금 있으시지. 오늘 남분들 나름 대단 들었지. 좀 나쁠까. ямар хэрэг үлдчихэж. Ирсэн дах юу гэж тоод ичээш. Тэгээд давсах гоо хилээд одоо. тэгээд яг би давсан явсан. хий явсан чамаа. Байцаач Ирсэн за. тэрвэш чи давснаас хойш явлаа. Яг нь кян татгай авчихсан. Тэгээд бүгдээ хаваад ирсэн. хам хэрэг тодорхой ихээдүүдийн нэрийг тодорхой хэл. Нүцэн байсан. Угнаа байсан. Би байсан. Байцаач байсан. Байцаач Ирсэн за. Наад ч одоо яаж ч байхгүй хам болоод байна даа. За одоо ингээд ямаан дээр минь хяам нэмэгдлээ. Энэ хэрэг мөч идэхгүй. За ингэж үржинж байгаа эцгэн хоолоо ийн та. Хүү. Сайн байцгаана уу? Сайн уу? Хийхгүй яах вэ гэж байна. Тоцоод авах гэсэн шүү дээ. За зүгээр юм сүртэй. Би харин олоолаа гэж мэдээгүй ороод ирчихлээ. Анти одоо ингэ зөнд болон хүнтэй. Хүнтэй ч гэсэн бид ирсэн юм л та. Тэгээд ийм их байдалтай. Тэр юу вэ? Үгүй манай хөдөрөөс ирсэн ахaltaа тий. Энэ дотор юу хийж байгаа гэж юу хийж байгаа. Юу гэсээс өө. За баярлалаа хаа юу яасан. Гар баярлалаа. Миний ганц ах. Юу ганц хөдөө өгдөг ш. За баярлалаа. Хоёр хадаас би өөр хатчих. Тий. Сайн байна уу? Юу юм бэ? Юу гэж Тайлбар боллоо ш. За. би даа. Юу? Танил болж байгаа юм. Болдгоо яах вэ? Сайн танилцсан. Сайн байна уу? Таныг байна гэж юусоо бодсонгүй. Батлан даалцаад ах юм байхгүй. Тэгээд төөлчтэй юм аа би хүн амтан батлан дааж авахгүй наач. Аадаг ус дараа аваа надаас энийг нэхэд бөө юм болно. Арахгүй хөдөө. Танилцаа. Ах минь танилцдаг үстэй. Сайн байна уу? Би таны найз ах юм байна. Та танихгүй хаа гэрлээ. За. Юу яач? Зүгээр. Одоо танилцуулнаа. Цаг найз зөндөө би. Раймон. Манай академийн найз. Зүг байхгүй. Хүү актив гэж найз юм уу? Бид ч өөртөө өв төрөндөө хойлоо авсан шүү дээ. Жинхэнэ галзуу найз байхгүй юу? Яахгүй. Миний найз. Нарбатар. Нэг сургуулийн найз ямар гоё таньж байгаа үстэй намайг. Чи таньж байгаа үстэй. Юу байна? Таньж байгаа үстэй. Таньж байгаа. Энэ бодлоо маяг. Юу? Ийм ч та. Хитэ ирсэн би хэлэхгүй байсан надаа. Өөр чи 92 санаж байгаа л да. За энэ миний багийн найз. За энэ манай багийн найз ирсэн байгаа тэгээд. Сайн байна уу? Хүмүүжих ухнаа. Наач манай аюул сайн багийн найз. Найз чи. Тий. Найз өсгөө чи. Сайхан хосоо. Гоё харагдаж штэ. Найзууд гоё харагдаж штэ. Сайн байв. Яг хаач хэрэг идэх хэрэггүй. Зүгээр идэх гэдэг байна. Танаас авчихсан. Зүгээр шаат асуудаг хэрэггүй юу яач. Хоёул ганцхан ч хоол идэж. Юу гэсэн юм бэ? Дөнгөж ирэнгүүтээ баасан дорн чи гэртээ байгаа чи гэрийнхээ далах юм гэдэггүй. Алаа мэдрээ. Яг хаач хэрэг идэх хэрэггүй. Би ямар тавьчих вэ? Үгүй. Би ч юм. Мод тийм үү? Бүгд мод дөнгөсөө дэлгүүрээс боссон юм чаа. Хөөе хаач тоглож байгаа шүү. Хатуу янз бүрийн юм ярьж гэж болсон. Авах юм аа. Идэ. Шэйх найзхаас камеранд даа. Үгэж. Өгнө дараа. Арунда. Ийм явах юм харагдав. Идэ. Үгүй. Өглөө харин сандраад юм үлээг баг. Игэлгүй яг идэ. Оо.
Баямтай юм. 아하, 되게. 얘기했다. 됐어. 나 이게 잘못한 것도 와, 그렇게. Тавтаа нэг байна. 뭘, 어떻게 식당가 썰어가 봤어. 이게, Бүхтэй амьд юм уу? 집에 있는데 또 아침이요. 진짜 샀어요. 자, 되게 거기다 가고. 오늘 어떤 것도 맞죠? 이거, 무슨 게 몇이지? 올라갔지? 무슨 정신도 못 들고 쟤는 그렇게 돼 있고 해가지고. 말이야! 잠깐! 이따이 낙태비나 해서 되게 함하고 쏟아서 지금 누구라고 하나 우리 나이트가 인게다 미치 자야만 함하고 쏟아서 알았어 그러나 야 내가 마스크가 웃대지기는 단숨에 씨 마스크가 사과 마스크 하고 있잖아 이제 미치 진짜 싸움하고 너무 다 왔어요 너네 밑에 싸서 하게 된다고 진짜야. 아니 내가 가. За тэгээд 밑에 갔지. 그게 되게 좋아. тэр тана. Наач тойдод яах юм байна чи тэр гарыг 지? 다시 오면서. 같이 올 거야. 같이 올 거야. 같이 올나. 와서. 왔다. 선체. 그걸 보여줘. 왔다. 와서 동대는 왜 죽었어? 이 왔다. 딱. 사사라사라. 사 욕심배. 새 선색 친구. 야, 너네 형님? Шанаас гачуулахгүй тийм ээ. Тав төөрн хоёр найзууд тийм ээ. Янз бүрийн зүйл нохоонод явж байгаа арчсан согтуу нөхдүүд их байгаа. Тийм болохоор хамтар байх хэрэгтэй шүү дээ тийм ээ. За гараалцаа. Одоо гарч болох уу? Тэр Баяртай. Баярлалаа. Огоо. 아주 잘하셨지 Хашаанаас ноо хийг тоохон хэвчээ. Хүмүүстэй авчиж би мэдсэн шүү. Сайн уу? Ятаа өгсөн юм аа. Тэглээ. Чи бодлооч яаж байгаа юм маш аз чи бодож. Юм нэ? Би маш аз чи бодож чи бодлооч байж би энэ дараа тайлбарлах хэрэгтэй байна. Үчи тана чамайг барь гэж байна бодлоо. Чи ойлгочихлоо би ойлгочихлоо би маргаж өчөө. Үчи юу гэсэн үг юм бэ? Би та. Юу нэ? Тана. Би хүрээд ирлээ. Яг чаа. Өнөөдөр миний ээлж штэ. Уржигдэр хандмаа ирсэн, өчигдөр цэндмаа ирсэн. Өнөөдөр миний ээлж. Та өөрөө өнөөдөр ирээд гэсэн штэ. Чи байж байгаа надаас хүнэлсэн байж байгаа. Би энэ доо. Чи багаж өгөөд цаа. Өө за одоо бүр хувьд чи хин юм бэ ой. Аач хувьд али байж. Чи хувьд дараад тах юм чи яваач. Хуваар мөрөөсөө байхгүй тийм хуваартай альма чи яриад тийм хацууд ирэхөөс тавхад олж ирсэн чи энэ дээр зогсоод үлээ. Ойлгочихлоо та энэ. Өө юу ч байгаа юм чи хувьд юу нэ? Өө за өөр юм яриад байгаа би. Намайг ингэж явуулах гэдэг юм уу те? Одоо л ойлгомжтой. Чи надад хэлчихгүй яасан. Чи ийм болсон юм уу? Чи буруу. Чи хэлдэг үг юм. Хэлдэг дугаар чи маргааш ирээ. Наач шал өөр юм яриад байна. Өөр тухай яриад байна. Сайхан дээр заа. Яа хоостор би нөгөө анхны стресс очоод ингэ хамаагүй ингэ хэлж байгаа ойлгосон. Би ч тайлбар хийлээ. Хэвчээ би гуйя. Би ч битээ яваа. Би гуйж шээ. Битээ. Хөөе. Яасан бэ минь дөө? За тэр яах вэ? Уулзъя. За. Хаанаа би хилээчтэй хурдан уулзъя л та. Дөөцч юм. Нөхдөөгөө уулзъя. Тэр чи орохчихсан. Орохцоо. Хизээ. Би яаж мэдтээ? Оо за. Ирээгүй штэ. Хаашаа явчих?
Энэ амьтны амьдралч өрн таран болж байна да. Харин тийм ээ. Ядж жагаад бүсгүйг нь гомдоочдөг. Аймгийн төв дээр хорхон бүш ашиглалтанд ороод хэдүүлээ яваад өгвөл хүн шиг амьдрах байх та. Бид нэрийг явуучвал энэний маань нэг ясна амах байх та. Яаж игээд нэг баярлуулчих даа гэд. Би тэгвэр ороод ирэх үү? Дими дагсаад ич. Нэшид нэг арга. Энэ хүмүүсийг аймгийн төв рүү авчих шаардлагагүй гэж би үзэж байна. Гэхдээ хаалта хурандаа. Энэ хүмүүстэй чи би бүтэн жижигхэн хамт байлаа. Таалгааштай энэ чинь эдгээр чинь ялтангууд биш. Хоёрдугаар эдгээр чинь зүгээр байцаагч байгаа. Эдгээр чинь сэтгэлдлүү. Тэгээд тийм хүн хэрэгүүлдэг хүмүүс таалгааштай чинь би энэ асуудыг өөрөө шийдчихсэн та. Машин ууцаа. Үстэй. Үстэй. Та нарыг жагс гэж хэлээг үздэг биш. Хамтаж угарсан байгаа шүү. Яс. Би сайн батараа. Дамбууд төлөө дахиад шүү. Ямар төлөө? Аль ч төлөө хэрэг байна. Тэр тийш. Баярлалаа. Та ч яг нэг догсоод байгаа юм шиг. Та ч би жагс тогсон мөксөд хэлээгүй гэсэн чинь аа. Зүгээр өцөө хэллээ. Аа? Чи яад уулаад байгаа юм бэ? Бич гэрлэг өгдөр авах. Хосоо авах. Бид нар ороод явах тий. Авах зүйл байх биш. Тэгвэл би одоо байж байгаа. 없어서 참 좋았어요. 나 바로 따라가는 거 사올 때지. 뭐야 이쪽으로 보세요. 자, 여기 있으세요. 나쁘게 먹지 마. 수리들이 뭔가 조금 하루다 집 일대는 아따도 두수를 되는다 뭔가 되지. 무슨 뭐 남아 힘들도 지었지. 야간인 뭐좀 들어갔을 때 그 허용으로 용이 없으면 될길 때 된두고 있을 때 유비 마스터 빅 세일 따라다치 세일 때 슈퍼 서프라이즈 버리지 마. 뭐 become of me 지제를 보면
Энэ одоо өгүүлбэрийн 90 гаруй хувь гадаад өмнөөс ирсэн байгаа. Гэсэн мөртөө ямар ч монгол хүнийг уншаад ямар ч асуудал байхгүй ойлоо. Сая цагаан сар болоод өнгөрсөн. Тэгээд хүмүүсийн утсанд олон сайхан загтууд хийгэндээ илгээсэн байгаа л да. Өдрөн одож байгаа өхөржилдээ сайхан байв уу гэдэг ч юм уу. Миний утас нь болохоор шал өөр тийм дэх хэлж байгаа. Тэнд юу гэж ütсэн бэ гэхээр өнгөрч байгаа ков жилдээ nice байсан гэж байна. Тэгээ ирж байгаа тайгэр жилдээ хайпай байгаа гэх. Тэгээд нөгөө нэг даар дасантай, бэрөө улцтай гэдэг олон сайхан бэлэг дэмбэр өгнөд байдаг. Сугаар байх болсон байдаг шүү дээ. Дааг нь бах болоор бэрөө бати болоор гэж юм. Одоо би бати бэрөөгаар яах юм бэ гэдэг. Тэгээ хоорондоо ярихдаа зүгээр сайхан монгол хэлээр ярьж ивэл ямар вэ гэж бодож ирсэн. Тэгээд ямар вэ? Гэр бусдаас хэлж байгаа юм шиг байна. Би чамтай нэг монгол хэлний талаар нэг яриадсан байна. Тийм. Тэрийг бас хүмүүстэй санаа одоо хаваацаад байж юм та. Яг зөв. Ер нь тэгээд хоорондоо ингээд монгол хэлээр ярихгүй ингээд гадаад үгээр ярих юм бол сүүлийн энэ хэлмэг мартчихжээ. Яг зөв. Тийм ээ. Одоо гудамжид гарахад бол бүх юмний хаяг гадаад орчихсон байна шүү дээ. Ресторан, бар, ламбар. Энэ ч одоо цаахан оноос Монголд нь юу шүү дээ. Зоогийн газар, уушгийн газар, барьцаалын дэдний газар гэдэг юм тийм. Одоо бид нар одоо хятад яваад байгаа юм, Солонгост яваад байгаа юм, эсвэл Америкт яваад байгаа юм мэдэх юм байлаа. Одоо ресторан нэг юуны шок чаан ресторан. Үнэхээр өчнө отгоо байх нэрээ. Одоо энэ хэлмэн мартагдаж үгүй болох үү дээ. Тэ? Манай хэлд үнэхээр баялаг. Сайхан дээ. Аягүй сайхантай юм хэл. Тэр энэ мэн мартагдаж үгүй болох уу? Өөр монголчууд болчихгүй гэж би хайж байгаа байхгүй юу? За. За жишээ нь өөр монголчууд те. Үгийн баялаг тийм ядуу юм уу? Одоо хайшаа юм уу? Одоо те өсгөөчдийн одоо чүүдийн одоо өргөн хэрэгэлдэг. Хөхний даруулга гэж сайхан үг байна. За, хойш сонсож байгаа. Хөхний даруулга. Заавал монголчууд юу гэж мөрнөөс дэмжих чинь. Гогно мөрнөөс дэмжиж яваад байгаа юм л та тийм ээ. Гэхдээ тийм ядуу байгаа байхгүй юу? Наач шууд утгын нэрч байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Одоо дөрвтийн өдөртөх гэж сайхан үг байна. Алтаас дэмжих чинь. Юу гэсэн юм бэ? Одоо чинь их төрөлөөр удах гэж хэлэх юм шүү дээ. Ихлийг хүүе чи мөрнөөс дэмжихтэй тайлаач. Чи дэмжихтэйгээ үнтэй. Одоо үнээр бас юм ядуу өчнөө бас юм байна. Одоо анахаа ярьдаг. Ардын дуучин дуус чуухай гэж ямар гоё үг вэ? За тийм юу гэж? Ардын чарлаач. Чарлаач гэдэг харин одоо манайхаа ярьдаг. Ардын дуу бүжгийн чуулгын бүжигч. Бүжигч ямар гоё сонсогдож байна. За тийм юу гэж? Ардын дуу бүжгийн чуулгын үсрэнгээ асгнах гэдэг юм. Саван гэдэг. Үсрээд асгнаа багтай. Одоо мөхөөс зайрмаг гэж хайх үг байж байна. Тэр юу гэж? Үсэн мөлч үргэнэ. Юу гэж мөлчхөөд байгаа юм бэ одоо? Тэ? Одоо тэ? Юу бэлгэрч гэж хайх үг байна. За, тэр доох эсрэг хамтдаа ихэд найдвар гэж. За тэр юу гэж? Бачим явдсан байлээ. Би одоо яг энэ сан руу ороод ихтэй бачим явдсан байлээ найдвар авъя яах юм бэ? Үнэхээр ядуу байгаа. Би бас сонсчихсан нэг усан сан юу гэж хэлдэг. Усан сан тэгээд одоо бид нар усан санд чөлөө цаг аваад зүг бодсон хүмүүс хэлээ хайх мэл. Тэр юу гэж? Аднаар өмбөлдөх хазар. Аднаар гогон өмбөлдөх лагамаа та дээ. Харгуугийн хэлзэрийг юу гэдэг вэ? Альцсан бомбог араас нь адагдах хэрэгтэй юм. Яа таа. Уран утгах хайх үг гэж. Альбрийн гашгиргаа. Юу гэсэн юм бэ? Би тэр юу гэж хамгийн эзэн датангуу гаргах хөрөө гэж. Тэрхтээ зүгийн эмзэг хайх үг гэж. Састай байцах хаа. Альбрийн байцах гэдэг юм яах вэ? Яг зэрэг ихэрлээ зүгээр харин тийм. Үнэхээр юм. Ер нь бид нар хоорондоо ихлээр ярьж байгаа зүйлтэй хэлний хомсдороо нэг юм байх юм шиг шүү дээ. Үгүйсэхгүй шүү дээ. Одоо жишээ нь чиний төлөвлөөр боллоо. Төлөвлөрийг ядуу одоо найдварч юм чамд бэлгэлдэг тийм ээ. За тэр төлөвлөрийг ядуу юу гэж юм? Юу ч насан баярын боо. Гол хүн нахимж байгаа юм та. Тэр өөртөө бүтээх боо үүсэж байна. Тэгэхээр ядуу байгаа байхгүй. Тэр сууж та. За чиний төлөвлөж болж байгаа. За сайн байна уу? Сайн. За төрсөдрийн баярын минь. Оо баярлалаа. Ямар сайн ширээс тавь. Хүүе, насан баярын боо ямар гоё юм бэ? Насан баярын боо гэдэг хүүхдүүдтэй бүсэн мөчөөр авч өгөөд авгаанаа дагуулаад тастаа байж хатар явъя.
Ингээд байсан яах юм бэ? Энд утгагүй байхгүй. Харин яг юм. Бид чинь хилмэн бас яг ийм хомос давхыг айж байгаа байхгүй. Урчигтэр баха би өвөр Монголд терминаторыг үзэж байгаа. Терминатор. Ядам ядуу орчуулдаг байна. Манай одоо бүх телевизийн дуу оруулагч жүжигчид үнэхээр гайхалтай орчуулдаг. Дэлхийн аль орны киног хийхэд ерөөсөө өөрийн хэл дээр үзэж байгаа юм шиг орчуулдаг явдаг. За манайхаа терминатор оруулах яг тийм орж ирээд терминатор ингээд араа гэх юм гээд за өвөр Монголд терминатор явж байна. За дуу хөгжмөн янз явж байна. Терминатор ороод ихнэ. Агнаран гараад Индийн хэн гараа үргэлжлэе. Удаас ангигээр байна. Үгүй юм байна. Чи нэрсийн дээр бүтлөд нэгсэн байгаа. Яг үгүй нэгсэн юм. Надад бас нэг юм бодож байна хаа. Сүүлийн дуунууд дээр явна гэж чинь баг байх болчиход байна. Яг зү. Тэгээд ямар сайхан явна гэдэг байсан юм тийм ээ. Тэгээд би бүгдийг хийж байгаа юм шиг. Зүгээр зарим нэг дуунуудыг. Чин би хэмдэг дуу сонсох гэдэг. Дуучин дэлгэр мөрөн олон сайхан дуугаар хүндэрсэн сайхан дуучин. Тийм ээ? За нэг дуун дээр нэг одоо яруу найргийн холбоотой алтаатай шууд сонсоход эвгүй сонсох тийм уусуу хийх тийм өгнөс байдаг байхгүй юу? За чи юм дуугаа сонсч. За. За энэ дуу аялгүй маш сайхан байна. За би түрүү хэлсэн шүү дээ. Чи үгийг ихлээр сонс. Гид дүрэн гэгээд татуулсан гэж байна. За энэ яг яруу нарийн уянгийн хайлтгээс байдаг. Гэхдээ энэ шууд утгаараа сонсох юм бол харанхуу гэл баахан чийтэнд орж өгөө орж иж байгаа байхгүй юу? Тэр нэг ачаалчаа тийм ээ. Инглишний гэрэл. За хоёрдугаар нь сүнс байж шиг гэх шүү. За бараг сүнс ном юм байна. За энэ яг хоёр төмөрийн сонсъё. Гэрхий замдан бүсгүй. Гэрхий гэдэг чинь хүний ихнэр. Тэгсэн мөртөө замдан. Яасан авгаа. Тэгээд замдан гэдэг үг чинь эрэгтэй хүндээ хэрэглэдэг бол эмэгтэй хүнд хэрэглэх шиг биш. Эмэгтэй хүний бид нар арай өөр шаардлагатай хэлдэг тийм ээ. За замдан гэдэг ийм хүний хэлэлтэй чинаашаа За энийг гэргий болох гэж байгаа дуундар. За тэгээд гурав дахь бүрийн сонсчих. Гисгэн газар дан цэцэг ургуул. Яа. Өрөөс нь хөдөлгөөн ууланд бордоотой өрөөсөд нь усалгаатай. За тэгээд бордоод усгаад ингээд ургаад. Хаан гисгэн үл ургаад нэгээд. Мөн үү? Хамгийн сүүлд нь гисгтэй занд нь тэнгэрийн бүсгүй гэж байгаа байхгүй юу? Газрын хүн биш тэнгэрээс гэдэг. Тэггүй яа тийм. Энэ гисгэн газар цэцэг ургуулад яаж гадаг байх вэ? Тэгээд нар сараар аргатуулна гэж хэлж байгаа. Аав ээж ахтуу амрах садны хин жаргатаас нэмэргүй. Нар сарыг л ачихгүй тайшгүй нэ. Тэр тэггүй яа. Тэгээд гэргий хэрэглэхтэй. Тийм. Дандан хэрэглэхтэй хүн хэлдэг. Тэгэхээр энэ таарал хүүстэй хүн дээрсэн дөө. Тэр таарал маань ихтэй тэнгэрээр нисээд байдаг. Тэгэхээр энэ дууны баатар нэг ийм хүн болоод байгаа. Чи найдаа гисгтэй зандан бүсгүйг хэрж байна. Тийм ээ? Би бараг анзаарсан яг анзаарсан дагаа суулаад байд юм ээ. Одоо энэ чи бараг тийм зандан шуулсан мууми төрүүлсэн дуу юм шиг байна. Тэгж ойлгож бодъё. Одоо эстрадын дуу гэхгүй зохиолын дуун дээр өчнө одоо юм байна. За одоо манай гавьяа төвшин дэвс ахын дуусны дуу байдаг. Чи сонсцоо. Заавал ингэж хийж байгаа тэгсгээр нь цааш байж. Нэр тийдэж. Тэгсгээ.
Үнэхээр тийм зэвсгэр юм бол энэ чинь дуун тэгж хийх байх шаардлага байхгүй шүү. Тэгвэл чампаас тодорхой нь угаач гасаа. Бид яруу найрч нэг хэлэх байх юм би энэ өөрөө. За наа нэг гоо бай. Зүгбэ. За би чам дараагийн дог сонсгоод бай. За. Дууч би. Баярлалаа. За, бүжиг гайхалтай. Аялгуу сайхан байна. Үгэн дээр юм дасагаарай. За, эхний мөрийг сонсъё. Бэлдээ туссан хүндэр мөс туссан хөлт гэж байна. Тэр одоо ямар агуу хүнд вэ? Эсвэл өвөл цэцэг ургасан байх, эсвэл тун хүнд цэцэг ургасан байх. Тэгээд ус туссан гутаа очоо хөлтчих юм. Бараг тэмтэн жижиг хөрөг шөөд ирэх шүү. За. Чи бага өрийн хөлөсөлд орно байх. За ингээд хоёр хөрдөгөө шийдээд болохоор тэр мөсмэй тасуудаа тарсаж байгаа. Мөс тарсаж байгаа юм. Байгалийн онц ностой үзэх шиг юм. Тэгэлгүй яг нэг мөс тарсаж байгаа Тийм шингэний хамгийн гадуу төлөвлөл мөс хаашаараа услууд өгөхөд тасууд тарсахгүй шүү дээ. За наадсан тасаа. За тэгэнгүүт гурав дахь мөрн судас тарсан цус минь тэм хүйтэн болчоо гэдэг. Энэ амьд хүний тухай дуусахгүй байхгүй юу? Яа damit үү? Тэгсэн мөртөө тэр хөлтүү цус чинь өнө суцаар гүхгүй. Судас тарсан цус мэн гэж хажуугаар дуугаад байгаа шүү. Тэгээд зүудийнхээ мөрдөө ороход тэр хүйтэн цус чинь явсаар зүрхрүүг ороод хасуулаад шуурна гэдэг. Энэ одоо ямар агуулгатай дуу яа? Бас тийм моментээр өссөн дуу юм биш үү? Юу би бас бодоод байгаа байхгүй юу? Эсвэл дахиад хүн тийм тариамуутай авгаатай юм уу? Тэ яруу найрч тийм тариамуутай авгаатай юм уу? Уучсан тийм би нэгөөс ойлгосонгүй. Аймаг тийм тариамуутай авгаатай өссөн дуу байна те. Одоо Цэцгийн Гатанбаатар гэдэг залуу жүжигчин дуусан байдаг. Чи сонссон? Цэцгийн чэн чамайга ястаа хүн биш цэцэг хичээгээд хараа. Одоо тий баяр ёслоор ингээд цэцэг үгүй л тоо. Тэгээ зүгээр цэцэг аваад хасна. Хичээгээд арай цэцэг. Итэ хүний харин юм гэсэндээ бас магтаад байна та. Хөөрхөн чамайгаа гэдэг байхгүй юу? Энэ чи магтан гэдэг үг байхгүй юу? Нэг юм дуу дээ шүү. Айрын чинээ, алгын чинээ жаахан чулуу нэг зүйл тийм гүрөөс болж идэх тий. Тийм. За гүрөөс рүү жижиг алгатай үлдээ. Тэгээд өөрийнхөө алгатай жижиг чулуу зүйлүүлээд игдсэн байж болно. За. Гэтэл хүн бүхний алга харилцан ажиллах уу? Тийм шүү. Жишээ нь оргил болтын алга гэдэг тоо биш юм байна шүү. Энийг тэр жижиг чулуу хөө. Юу вэ? Оргил бол жишээ нь хоёр тавтай хайрын тав барьсан юм шиг байна тий. Тэгээд зүрх явсаа гэсэн үг тийм үү? Бас нэг стратеги дуучин бүсгүй байсан хин мэдээ видеог сонсч Минжин сар гэдэг бүсгүй байна. За. Тэр бүсгүй дуусан би ойлгосонгүй. Хань нийжил одоо тий нөхөрлөө зориулсан юм шиг байна. За. Нүцгэн байхыг минь чи хараарай. Энэ яасан би хаатай юу юм. Бинсэн ямар нэгэн цогог байна. Эсвэл би нэрээ дөрөвчтэй хөөхнөө. Эсвэл нэг хөөхтэй эсвэл гурван хөөхтэй. Ямар нэгэн цогог байгаа байхгүй юу? Минжин сар гэсэн санаанд нэг ороод ирлээ тийм. Минжин сарын дунд дээр тэгж өгөөдгий. Өсгийн нэрнийхээ цэцгэн дээр үтгэж. Өсгийн дэс гайхалтай бүсгүй юм. Цэцгэн дээр бэлэр хийхдээ хэн үстэй. Чиний хүн минжин сар. Одоо минжин сар бүсгүй зүйл хайгаад авсан шүү дээ. Оо энэ хэн юм бэ нэ. Их яасан бэ шүү. Бас наад дунд дээр зүйл минжин сарын юу дээ? Унган чэйчиг минь битгий надаарай гэнэ. За. Энэ одоо гүүнээс үсчих юм юм. Би гайхаад. Ээжийн гүүр аав наддаг байж таарай. Ингээд явдаг хүү юм уу бид би хань ярьдаг шүү дээ. Бас явцаад ингээд хэлдэг шүү. Дуу бас ингээд одоо чинь содир хүн дээр өссөн дуу гэх юм тийм. Оо дүүс нийтэн хараа даах гэдэг. Яг л хэлдэг шүү. Тэр одоо яруу найраг дээр бас анхаар хэлдэг бас харин үнээр үнэн тий. Надад бас нэг юм бодлоо ихо. Би саяхан Улаанбаатарт байгаа миний хамгаар кино үзлээ. За манай Ашу ихний дурсан. Гандмад бодгоо тий.
За тэгсэн чинь тэр кинон дээр бас алдаа байна шүү. За яасан. За ингэж байгаа. Аав тээвэрс 3 сар явж байгаа. За тий. Амьд болов. Тий. За тэнгуүтээ хүүтэйгээ гэртээ 2 сарыг уулздаг босож яриа санаж байна. Санд байх. 3 сарын дараа уулзсан. Тийм 3 сарын дараа уулзсан шээ. Яг санд. Хүүхд нь өөрийнх юм шиг л. Юу гэсэн үг? Тэр чинь тайлбарлах гэж байна. За чи аав шүү. За 3 сар уулзаагүй эцэг бүр 2 уулзчих ба шүү. За. Доороод ирлээ. Бишүү. Аава! Гүн чи шууд ингэж бүгдчихсэн. Тийш тий. Кинон дээр ингэж ирэх байх. За чи дуутаа. Бишүү. Аава. Энэ хооронд бодоод шүү дээ. Миний хав биш очгүй болж баа. Надад ч тэгж ажиллахгүй яг тач зүүн дээр. Тэр амнес дээр уушгинэ гэдэг чинь би дахиад нэг кинонд гоё яриад. Ахтуургүйд ахтуу гурав гардаг нэг кино шээ. Окей тий. Хин бичээ нэр. Ярва Ямбо Сүмбэ. Ядж байгаа гуруула бомбоо нэ. За ингэж байгаа. Тэр сүмбэгээ багт мэрэгэн ард руу явуулчих байгаа. Тэгээ Бутсаны хөгжлийн дэвтэр санаж байна уу? Нөгөө сохроо хүнтэй юу? Тийм. Тий. Бачи сохролтны санаж байна уу? Сандгүй яах вэ? Энд жаргаж байна. Пас санаж. За ямар ч соёл киног харцаа. Охин минь наашир яв. Эцэг марны төвөргөн фактч байна та. Бэт сүмбэр жонота. Сүмбэр Мэргэн ардын үгийг сонсоо. Зайны ханин зүүн галт нь хөрвөл хараа орно гэсэн. Хараа. хачи. Ёо хачи. Тэнгэр минь. Сүмбэр. Сүмбрушка. Чиний дайны хармумбэ. Эцэг сүмбэртэй гэрэлтэй байста. Нэг ийм л хүмүүсгүй хүүхний хоггүүлээд байгаа. Гэж өдний 17-8 жил эмүү чухал хөтлөж явж байгаа хүн болсон шүү дээ. Тэгэнгүүт хараа ороод харахгүй хараад хаяа явж байгаа байхгүй юу? Эцэг аваа явж бодноо тийм шүү дээ. Охин минь ихийн санаа үрдэн үрийн санаа сүмбэт байв. Канон дээр юм үг байхгүй юм байна. Гүнтэй хэлсэн юм. Бах уу гэж. Ийм л бодоод байгаа юм. Өш. Одоо энэ нүдний эмгэгний хэрэг байна юу? Яасан? Сүмбэрээр хараа ороод явчихсан чи. За тэгж ойлгож байна. Багтыг би чамд юм ярьсан юм За. аа. За Солонгос кино гэж нэг яа үүлийн үүр. Үнхээр нэр там. Арай шалсаа ихтэй бурхан яа. Наач яагаад ийм удаад болгож хийдий чи мэдгүй. Хөө. За миний дуусахаар бол ингэж байгаа. Солонгос эмэгтэйчүүд ер нь гол төлөв гэртээ хүүхдээ хараад ажил хэрэг хийдэг юм дээ. Гэр гал хийх байж шиг. Тэгсэг нөхөр нь өндөр талтай, усаад хангамцтай тийм ээ. Ингээд гэртээ байж байгаа тэр авгаанаар бол тэднэр зориулж хийдэг кино гэж байгаа энэ олон их кино. Тэгээд нэг хүн дээр ертөнцийн бүх зураг аваад тавиад юу ангийн нотолох гэдэг сунгаа байна. Гэхдээ гол төрийн хүн бол нэг арай их зовлон үүсэж байгаа маань цааваасаа. Тэг. Арай их зовлон. Дараад ном уншуулдаг байгаа. Баг тий. Одоо жишээ хэлж байгаа. За өөрөө их баяа аяа өгдөг байхгүй юу? Эмдэх төлж байгаа юм. За салхичноо ядуу аяа өгдөг салхич. За нөгөө баяа аяа өгчин салхич. Ядуу дөрөөр явж гинэ. Сайн 30-аад анги явна. Даваа гинэ яваа. Сатоо нүдүүс нүшигдүүд за яваа. Тань яваа. За тэгж ягаад нэг 90 цэл үрж байгаа ба. За нэг охин юм уу нэг бүсгүүтэй танилцж байгаа. За хоёулаа машинтай зугаалж явж байгаад аваад орж байгаа. За нэг нь сурчнаа. За бахраад нэг 20 анги явнаа. Бодсон сүмбээ сүмбэг хараа оруулсан байгаа байхгүй. За тийм байхгүй чи. За яваа. За тэгж арай их хараа авсаа. Тэгэнгүүт тусны өчтөв очноо. Нөгөө ч тусны өчтөв. За ингээд тэрний гэрд юм бол ингээд ухаан санаа орж гарнаа. ертөнцийн бүх зовлон бүрж дуусаад насны бүсэд нэг хүнтэй сугад дүүтэйгээ сууж байгаа. Үгүй ээ. Ерөнхийдөө ойлгомжтой. Бүх гэрүүн хоорондоо аж. Манай бүх телевизээр гарч байгаа байхгүй тийм. Одоо тэгээд ингэж ер нь дэлхийн киногод ингээд ингэж ойлгож болно гэж байна. За. Нэг ч газар болохгүй нэслэж хэлэх юм бол Католик кино. За. Тодорхой. Нэг цом тонцгүй гүгээд их юм бол Америк кино. За.
нэг хүн нэлээд түүнийг дотоод авах юм бол Солонгос кино. Тэгээд нэлээд түүнийг хүний дотоод авах юм бол Монгол кино гэж. Зүгээр би ярих юм бол их олон юм байна. Надаас ч олон юм байна. За тэгээ бод санаагаа хуваалцсан баярлалаа. Яс. Орж хуцаа өмсдөө. За ачаа баярлалаа. Баярлалаа. 이것은 Монгол хэлнийхээ талаар ярьж байгаа жаа хатуур байж байгаа шүү дээ. Та бүхэн өглөөс ирсэн. Чихний чимэг болсон аялгаур сайхан Монгол хэл юм. Сот дэндээ хийж байгаа гэж үгүйсэн байна. Бид энэ хэлээр хоорондоо яаж энэ хэлээр ертөнцийн юм зүйлстэй таньж энэ хэлээр хөрийн хаалбыг дагуулж байгаа. Бид зүгээр гадаад хэл сурахыг үгүйсэж байгаа биш. Сурах ёстой. Маш сайн сурах ёстой. Гэхдээ тэр улс бүрэнд нь очоод тэр хүмүүсийн яригдал гадаад ярьж байгаа. Монголчууд хоорондоо яагаад монголоор яриад болохгүй вэ? Бид нар ихний дээд түүх соёлоо хайрлахгүй харин улсууд бидний өв зэцэс уламдсан үдээсний том соёлыг манай юмаа гэж ЮНЕСКО давж бүрдүүлээд патентыг авсан байна. Коми маринхор энэ бол яаж ч болохгүй бидний өв зэцэс үдээсэн том соёл бид энийг л алхах хүрээлээ. Тэгээд энэ түүх соёл хилээ хайрлах ёстой. Тэрний тулд эхлээд монголтойгоо хоорондоо монголоор ярьж эндээс хэлэх юм бол гэж би бодоод та бүхнийг монголоор яриач гэж уриалмаар байна. Хатад баярлалаа.